Хоёр өнөөдрийн хүндтэй зочнотойгоо харилцаад бэлэн болсон байна. За түрүүнд бидний танилцуулсан хүндтэй хайр өрөм гахалтай буураа маань манай студид ирсэн байна. Студид маань бэлтгэлтэй туранда Ахмад Дайчин Бат Ажир ирсэн байна. Сайн байна уу та? Сайхан аварч байна уу? Сайн байна уу? Сайхан аварч байна уу? Сайхан. Урилга улаан ирсэн танд маш их баярлалаа. За. За бид өнөөдөр таны 1945 оноос хойш оролцсон тэр дундаа одоо чөлөөлөх дайны талаарх мэдээллийг авах гэсэн юм аа. Та минийхд бидний сайн сайхны төлөө үнэхээр өөрийнхөө хүч чармаалтыг гаргаж байсан бид үнэхээр их баярлж байна танд. Та тухайн үед яг юу болж исэн тухайн үеийнхээ түүхээс бидэнтэй хуваалцаач. Чөлөөлөх дайны талаар. За 1945 оны чөлөөлөх үеинд одоогийн ноёлын оронгороо тэрийн холбооны тусгай хороонд баг төсөвчлөлтөөр байлдаанд оролцсон. Тухайн үед та ямар юун дээр одоо албан тушаал дээр ямар үүргээр очижээ? За би нэг 3 групп удирдах явсан хүн. Хамгийн нэгдүгээр холбооны засварын группыг удирч байсан. Хоёрдугаарт Жанжи штабын гэрэлтүүлэг хариуцаж. Гуравдугаарт тэр үеийн радио станцууд машины аккумуляторуудыг цэнгэлдэг цэнгийн бааз. Энэ 3 жижиг группыг удирдах явсан хөө. За тэрний дотроос хамгийн хэцүү нь юу гэвэл цэнгийн бааз хэцүү байсан. Аккумуляторууд тэр сагарын хүнд нөхцөлд янз бүрийн байдалд ордог. Шингэн хатчихдаг. Тэрнээс хэлбэлдэг. За зарим падас ялангуяа машины аккумуляторын падасын нурчдаг. Тэрнээс сольдог. Гэх зэргийн одоо бэрхшээлүүд их байсан. Энэ бол цагаарын хүнд нөхцөлтэй холбоотой. Манай сэрүүн үйлрэлд байсан аккумуляторууд бол тэнд очихтойгоо зэрэг шал өөр байдалд орд юм аа. За түүнээс гадна холбооны засварын ажил бол үе гарна энэ тэнд дуудлагын ялангуяа утсан холбооны засварын ажил нэлээд байсан. Тэр бол хориглох юу хүч оролдуулах байрын үед бол 10 гаруй телефоны аппарат нэг коммутаторыг засварлаж байсан. Төв. Нэг гэрэлтүүлэг бол яг шөнийн цагаар одоо Жанжи штабын удирдлагын тэр майхнуудыг гэрлээр хангадаг. Тэгтээ гэрлээр хангахдаа одоо адилхан юм өрөөсөө кабель хөвөө тавьчих юм байхгүй. Жижиг өнний мод шиг тийм шар модыг газар шиг итгэж. Тэгээд радиогоор нөвцгөн захилгааны зис утас татаж. Тэгтээ бол тийм нугастай шатаар гарч тэгж одоо шугам тавьдаг. Тэгээд майхан л энэ утас хаймер өрөөстэй утас тэр үед байгаагүй. Даван өрөөстэй утсыг бол чигнээс хамгаалахын тулд озгөр идэгдэг юм заван хардсаар тусалсан. Тиймэрхүү утсаар гэрэлтүүлж байсан. Тэгээд яг нэг Фэн 15 гэдэг тогтмол байдлын 110 вольт гаргадаг нэг тийм станцтай. Түүгээр аккумуляторын сэнгэлэн гэрлээ гаргана. Тэгээд тэр машиндаар зөвлөлт толгойлсон үйлдвэрийн байш юм да нэг тийм шармуудтай тэр шармуудаа суулгахын тулд улдаар хэлбэр гацгаад нэг гацсаа чи шааж байгаа нөх гаргаад тэрлүүгээ мотоо шаагаад тэгээ шугам тавьж ирсэн иймэрхүү бэрхшлээлүүд. Өдөр нь бол заавал хурааж явдаг. За. Орой болохоор тавьдаг. Тэгэхээр орой бүр тэр бүхнийг дахин хийдэг байж та хичнээн хүн удирдах таны доор хичнээн зэрэг дайчд байж байна. За таны доор хичнээн зэрэг дайчд байсан бай тухайн үед. Миний тэр групп чинь тэр засварын групп 5 нэг багдарахта 5 зэрэг байсан. Шинэгийн базад нэг багдарахта 4 зэрэг байсан. Нөгөө гэрэлтүүлэгтэй нэг цөмөр тэрүүлтүүлэг зэрэг байхгүй. Цөмөр орж тэр гэрэл тавина тэр шугаман тавина. Иймэрхүү байдлаар байлдааны
нугасанд өөр гүйцэтгсэн. Тэгээ өөрийн мэдэн сайн гүйцэтгсэн учраас намайг одоо алтан газрын гоор мэдүүлжсэн байдгийг. За. Тэгтэл яг манай удирдлагууд ярилцаад нөгөө дээрээс өгсөн одонгуудын хөвөлтөд сайн улсууд олон байдаг одон хөрчихгүй учраас өөр сая офицер болж баг төслөг цолсон авсан хүн яах юм бэ? Миний алтан газрыг өөр хүн рүү шилжүүлжсэн тийм баримт сүүлдэн дайнд дуусны дараагаар тэр үед их цохиж гэж одоо тэр нууцын дараагаас хүнад ярьжсэн шүү. Танд бол надад алтан газар мэдүүлсэн. Тэгсэн чи хорооны хэмсээр өөний сая офицер болж баг төслөг цол авсан цэрэг шүү. Тэгээ цэрэг багтаргаас ийм хүнд одоо нэмж шагналгүй өгдөө яа. Ингээ хасагчсэн байт юм аа. За. Тэгээд 40 тонны байлдаанд би ямар нэгэн одон медаль авч чадаагүй. Сүүлд нийтээр олгогдсон нэг бэдиалов. Зөвлөлт Монголын бэдиалов гэдэг 2 медалаар шагнагдсан ийм хөө. 1945 оны чөлөөлөх дайныг ер нь тухайн үед юунаас болсон гэж та бүхэн тайлбарладаг байсан бэ? 1945 оны чөлөөлөх байлдаан болохын үндсэн гол шалтгаан юу гэвэл 1945 оны 2 дугаар сард болсон Яалтын гэрээний 3 гүрний шийдвэр байсан хамгийн нэг гэдэг байна. Тэгээд тэр 3 гүрэнд ямар улсууд байсан бол Америкийн нэгдсэн улс, түүний ерөнхийлөгч нь Рузвельт, Англи улс, Английн ерөнхий сайд нь Черчилль, зөвлөлт толгойд байсан тэрний ерөнхий сайд өгөөд ерөнхий хамгаалагч нь Сталин энэ гурав оролцсон энэ гурван удаад явныхаа сайдыг батлан хамгаалах явныхаа сайдын хамтаар орж маш их том чухал ажилттай хурал болсон. За тэгээ энэ хурлаас ямар шийдвэр гаргасан энэ хурлыг даргалах саналыг бол нөхөр Сталин Рузвельтээр санал гаргаад тэгээ Рузвельт тэр 3 гүрний баг хурлыг даргалсан. За ингээд яг 1945 оны 4-р сарын 4-р сар би түрүү 2-р сарга буруу ярьчих. 4-р сар юм шүү дээ. Сарын 2-р сарын зөв юм аа. 2-р сард болсон Яалтын гэрээнд бол одоо хамгийн нэгдүгээрт бол хэлцэг асуудал дорн зүг рүү танах Японтай байлдвал байлдахыг одоо өссөн байгаа. Нэг 2-3. За ингэхээр болцол гаргасан. Хамгийн нэг бол Монгол улсын статутыг одоогийн байдлаар нь хэвээрээ байлгах. Сахалины арлуудад, хөрөлийн арлуудад, түүний тойрсон жижиг арлууд 1904 оны үед Япон Орос хоёр байлдаад Япон элдээд авчихсан байна да. Тэрнийг буцааж өг. 3 дугаарт дарааны бонд гэдэг намхан далайд байдаг тэр бондыг олон улсын болгож зөвлөлт толгойд давуу өрхтэйгээр эзэмшүүл. Гэх мэтийн ийм одоо болцол тавьсан. Тэрний 3 гүрний удирдагч нар жившөөрч Монгол улсын статутыг баталгаажуулж гарын үсэг зорсон. Түүнээс өмнө бол зөвлөлт толгойд улсаас өөр улс Монгол улсыг тусгаар тогтоосон улс гэж үздэг байсан. Юу гэж үзсэн Хятадын нэг гişиг, Хятадын нэг мууж гэж үзсэн. Энээс хойш бол Монгол улсын тусгаар тогтнол баталгаажиж олон улсын хэмжээнд нэр хүнд нөссөн юм. За нэгдүгээр ийм болцолтой. 2 дугаар зөвлөлт толгойд улсыг Герман хоёрыг байлдчих, байлдан дөрөхтэй зэрэг Японууд зөвлөлт толгойд улсын хөлийг 144 удаа их баг хэмжээгээр зөрчиж ирсэн. Дараагийн яасан бол зөвлөлт толгойд улсын худалдааны 200 онгоцыг явуулахгүй саатуулж байсан. 10 онгоц байлдааны 10 онгоцыг далай живүүлсэн. За тэгээд зөвлөлт толгойд улсын дорн дахны цэргийн хүчин эдийн засгийн байдлын талаар тагнуул хийгээд мэдээг нь Германы фашистууд байнга мэдээж байсан.
зэрэг ийм зөвлөлт аваад болсон эсэргүүцүүлсэн. А түүнээс гадна 1940 баха ондоос магадгүй 3 сард Японы гадаад яамны сайд Германд ажиллах замдаа Москвагаар дайж гэрээ байгуул. Ямар гэрээ байгуулсан бол төвийг сахараа биеийнхээ хэл хязгаарыг хүндэтгэн биеиндээ одоо ямар нэгэн татлага хийхгүй гэсэн гэрээ байгуул. Тэр гэрээгээ зөрчсөн. Ийм учраас одоо зөвлөлт аваад дорн дахинд цэрэг оруулах шийдвэр гаргаж 3 үндсэн том фронтыг байгуулж ерөнхий фронтын хамгааллагчаар маршал Малиновский хамгаалав. Ийм одоо 3 фронтоор бүрэлдсэн. Дайныг явуулсан. Дайныг явуулахдаа бол 5000 шахман километр өргөн фронт нээсэн. Эх орны дайны үед бол 3000 байсан болов орой замаар нэрж шээ. Усан хэл ярих юм бол учиргүй. Ингээд одоо 5000 шахман километр газар фронт нээсэн. За энэ фронтонд бол хамгийн нэгдүгээр алс орны нэгдүгээр фронт, хоёрдугаар фронт, өвөр байгалийн цэргийн фронт. Хамгийн том фронт нь өвөр байгалийн цэргийн фронт. Энэ л зөвлөлт аваад болсон маршал Малиновскийгээр хамгаалсан ийм фронт байлаа. За энэ бол дотроо мот бодлогын 4 аримтай, агарын 1 аримтай. Ингээд 5 арим түүнээс гадна мот механикжуулсан групптэй ийм хүчнэр 45 байлдан эхэлсэн юм аа. Тийм байна. Таныг дайнд оролцож байхад ер нь хүнд хамгийн одоо бэрхшээлтэй их тохиолддог зүйл нь юу байв? За минь хамаг дайнд оролцох бэрхшээлтэй зүйл их байсан. Хамгийн нэгдүгээр бол байгаль. Байгалийн орчин. Явах зам ба. Ус үер ихтэй. Элсэн цөл ихтэй. Ийм газраар туулна гэдэг. Бид ч яг бас автомашины тэ явсан. Хавтаа бол автомашинтэй ангишүүдээ. Тэгээ мортанг бол маш хэцүү байсан шүү. Мортангийн цэргүүд бол маш хүнд бэрхшээл давсан. За тэгээ ямар бэрхшээл голвосон байгалийн бэрхшээл. Байгалийн бэрхшээл дотор жаахан бажгаа баахан бороо зутчихно. Жаахан бажгаа бол жигтэйхэн бүр нар түлхэл аяжтай нар шараад. Тэгжсэн нь гинтхэн үер бороо ийм байгалийн бэрхшээл надад хүнд байсан. Тэгээ зам муутай. Тэгээ тавьсан өөрөг бол маш богино хугацаатай. Түүнийг биелүүлсэн тул манай мортанг маш бэрхшээлийг давсан шүү. Манай мортын 4 дивизион зурсан. Нэг хороо орсон морь. За тэгээд мортагтраад эдгээр дандаа морьтэй. Өөрөөр хэлбэл 1945 оны байлдааны хамгийн төгсгөл болсон. Дорн дахин дэлдэжсэн дайны голомтойгоо арилгахад бол ерөөсөө манай мортанг Орсын явдлаар дайны түүхэнд хамгийн сүүлчэн байх гэж боддог. Одоо тэгээ мортанг голж ямар нэгэн байлдаан бол орохгүй тийм боломжч байна. А мортанг орохдоо бол тагнуул магнуул тэр жижиг туслах юмд л явна гэхээс чинхэн байлдааны фронт мортангаар байлдах боломжгүй болсон одоо. Одоо яагаад тэрүүг техник хийх дандаа танк онгоц ихүү миниматор зэвсгэлсэн учраас. Дайнаас бат очиргүй. Дайнд дуусаа дайнаас буцаж ирэхэд дотны найз нөхдөө алдах бас сэтгэл өвтгсөн зүйлсүүд их л болдог бах та. Тэр үеийн хэцүүгээ та мөн бидэнд ойлгуулж хэлээч. За, бат очиргүй. Дайнаас буцаж ирсний дараа ер нь найз нөхдөө алдах сэтгэл зүйн тэр хэцүү. Тийм. Дайнаас буцаж ирэхэд бол ерөөсөн манай Улаанбаатар дэрсэн л дээ. Манай Улаанбаатар хотоос 1945 оны 7 сарын 25-нд төгшүүрийн дөхөөгөр сайн шандад баярлсан. За. Тэгээ сайн шандад 4 жил баярлаж тэнд удирдлагын холбоо хангаж байгаа. Тэгээд байлдаанд оролцоод эрэхтэй буцаад улаан хоорондоо ирсэн.
Ингээд ирэхэд бол манай Улаанбаатарын 6 Улаанбаатарынгийн хамгийн уртаас хоёр дахь нь манай холбооны хороо байсан. Манай холбооны хорооны хуучин байранд холбоо дэвцэн гэж манайхын нөөснөөс нэг жижиг тэр холбооны анги байгуулдаг тэрэн Жанжи штабыг холбоогоор хангаж ирсэн. Тэн дээр ирж тэдэнтэй нийлсэн. За. Тэнд бол голцсон эмэгтэйчүүд их байсан. Ааха. Тэр холбоо дэвцэн дээр бараг эмэгтэйчүүд дээ. Тэгээд яг удаан дээр чад манай дарга нар чинь яг эмэгтэйчүүдийн мэрэгжил юуг нь шалгаад ерөнтэй голцоо сайн дураараа ирсэн их орноо хамгаалахын төлөө их сэтгэл гаргасан эмэгтэйчүүд цэргийн аль хажаас тэднийг инх тавин цаг боллоо гэдэг онц гоц мэрэгжилтэйг нь авчилдэг бусдын энгийн байдал шийдвэрсэн. За тэр зас онц авчилсан хоёр эмэгтэй байсан нэг нь Сүрэнгэ араажуу чимээний бэлтгэл маш сайн. Нэг нь Баясах гэдэг нэг бас араажуу чимээ. Энэ хоёрыг авчилдаг бусдын цэргээс алж. За. За тэгээ яг тэр Сөүлдэн Сүрэн гэж яваа араажуу олон төрлийн тэмцээн ч орж байсан их чухал уур гүйцэтгэсэн хүн шүү дээ. Эмэгтэй хүн доо. Өмнө өвийн хүн. За иймэрхүү байдлаар тэгээ бидний ирэхэд бол манай ангид байж байгаа халагдсан юм уу өөр ангид яасан усоо би хүндэтгэж хүлээж авчихсан шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгээд баярлаж одоо тэгээ та бидэнд нэг чухал зүйлийг хэлж өгөхгүй юу? Энэ бид ер нь залуу хүмүүс хойч үеийнхэн маань яг энэ одоо дайны тэгээд ер нь одоо цаашид бид ер нь эх орныхоо төлөө ер нь юу бодож сэтгэж явж явах ёстой юм болоо дотроо эх орноо ер нь юу гэж бодох ёстой юм бэ? Бид бол биднийг бол энэ Монголын зэвсэгтөгч Монголын аяр бид хүмүүжүүлж бид бол эх орныхоо төлөө одоо бүр яс махара зүтгэх тийм сэтгэл хүн бүхний тарихын суус. Одоогийн байдлыг одоо би хараад тэр үеийн байдалтай харьцуулаад бодоход сэтгэл дундуур байдаг. За. Нэгдүгээр одоогийн залуучууд хуучин түүхээ сонирхдаг. Орчин үеийн гадаад болж байгаа янз бүрийн юм их сонирхдаг. Эх орон сэтгэлгээний талаар одоо жаахан сулхаа. Ийм учраас эх орон сэтгэлгээг одоо суулгахын тулд хамтаачдаа төлөвлөж амьд сэрүүн байгаагаа хувьд би нэг ном бичсэн байгаа юм. Тэр ном энд бид таны номыг хараахан авчираагүй байна. За тэр ном бол эх орон эрчиргийн дуулал гэдэг ном. За. Тэр номын гүн утга нь бол эх орон сэтгэлгээний ухаарлын ундраа эрэлхэр дайчдын зоригийг бадран хөгжөөсөн. Эгэлгүй баян намтар түүхийн дуулал их шиг найрлын баян бүрдэд зочлоорой гэсэн ийм дөрвөн бодог шүлэгтэй эх орон. За тэр дотор юу бол хамгийн нэгдүгээр 9 гэлт цагаан түгээн тухай. 9 гэлт цагаан түгээн дор бол Чингис хаан их Монгол улсаа байгуулад хамаг Монголын хаан болоо, их Монгол улсын хаан болоо. Дараа нь 9 гэлт цагаан түгээн дор ертөнцийн дахныг төхнүүлсэн хүн. Одоогийн эрдэмтэд бол одоо Шингисийн тэр ертөнцийн дахныг төхнүүлсэн ажлыг бол ер нь нэлээд үнэлж байгаа. Европ одоо дундад одоо хүчтэй том гүрэн байгуулах үндсийг тавьж өгсөн хөө. Тэнд бас жижиг бутархай олон бантууд одоо бие биений ингээ маргалцсан байсныг нэгтгэж өгсөн ийм говьяатай гэж үзэж байгаа шүү. Тийм учраас 9 цагаан түгийн дууны шүлгэнд юу бичсэн байгаа. Орон орны түүх шаширд оройлон мөнгөр чөлөлсөн 9 цагаан түг мэнэ өгсөн. Хамгийн сүүлчийн бадаг нь. Ийм. За тэгээд одоо би эх орон сэтгэлгээний тухай ярьсан хамгийн нэгдүгээр цэрэг эх орончид энэ сэтгэлгээг бол одоо сургуулиудын хүүхдээс эхлээд сургуулийн багш нар бол өөрснөө эх орон сэтгэлгээтэй байх хэрэг. Эх орон гэдэг бол хүний төрж өссөн
Өлгийн нутаг. Унсан газар угаасан ус. Ямар ч гадаад орны эх оронтой харьцуулах юм байх. Гадаад оронд хичнээн жаргалтай сайхан байж гисэн өөрийн төрж өссөн элгийн нутгаас илүү үнэтэй цайтай юм байхгүй. За ийм учраас яг хөө би энэ номыг бичгтээ 9 кг цагаан туг. Дараа нь алтан сая битүүрийн далба. Дараа нь жанжин тугийн намра. Дараа нь дайчин туг ийм 4 туг. Манайх бол 5 тугтай байдны хар сүлд гэдэг туг байгаа. 5 тугийн 4 тугийн тухай бол бичсэн. Бид бол 4 тугийг баян хүндэтгэж явсан манай залуучууд, манай залуу үе, манай ахмадайчид одоогийн залуучуудыг тийм байгаасаа гэж хүсэж энэ номыг бичсэн. За тэгээ жанжин тугийн намраа гэдэг дууг би манай Батлан хамгаалалт яамны сайдын тушаалда Оросонд би их баярлж явдаа. Юу гэж баярлдаг вэ? Жанжин тугийн намраа гэдэг дууг бичээд мөнгө тунгалаг гэдэг хүнээр хурандаа хүнээр аяын хийлгсэн. Тэр энд юу гэж баярлж явдаа юм бол цэрэг дайчид заавал дуужих 10 дууны нэгэнд орсон. Энийн үг нь бол халуун илгэн нутгаа хар дайснаас хамгаалж хантын гүчээр тэмцсэн хатан зориг дайчид. Жаран жарны түүхэн жаргал зовлон туулахтай жанжин тугийн намрын жагсаалын сүрийг бодроо. Ийм үгтэй. За тэгээд энэ хөгжлийн хөдөлмөрт эрч хүчээ бодроо. Эрхэм үйлийг бүтээсэн эрлэх цогтой дайч. Тэгээ жаран жарны түүхэн дахилтанд. за. Онгийн сүлд нь инкийн сахуулах хүчинд эрдэм оюунаа оролдуулж ирээдүйн бүтээлийг ундрах мөнхийн авьяатан дайчид одоо манай инкийг сахуулах хүчинд зүтгэж байгаа залуучуудаа дурдсан. Ийм дуу байгаа. За уучлаарай Батачиргой. Манай нэвтрүүлгийн цаг дуусч байна. Та Ахмад дайчидаа мөр зэрэгцэн тулалдсан тэдгээр хүмүүстэй за мөн хойч үеийнхэндээ манай үзэгчдэд сайхан мэдчилгээ үргээд хэдүүлээ яриагаа дуусгая. За баяр. За тэгээд энэ телевизэд би урагдж ингэж одоо ярилцлага өгч байгаа явдалда Ахмад дайчдаа төлөөлөн оролцож байгаадаа маш их баярлж байна. Та бүхэнд одоо энэ Ахмад дайчдын Танд юу хэрэгтэй вэ? Их орон эр цэргийн дугуйл гэдэг номоо бичсэн. Энэ номыг одоо энэ За манай студи менежер авчирж өгч байна. Тэрхээ босоод. За. За энэ сайхан байгааг. За энэ байна. их орон эр цэргийн дугуйл гэж ийм ном бичсэн. Аха. Энэ дээр дөрвөн бадаг шүлгэн шим уушсан. Аха. За энэ номыг бол одоо гардуулж өгье. За ямар гоё те. Зөвхөн гардуулаад зогсохгүй энэ номон дотор бичсэн дуунуудыг нийтийн гүртэл болгох. Залуучуудын тарих толгоонд их орон сэтгэлгээ суулгахын хүндтэй ерөөлийг дэвшүүлж энэ номыг гардуулж өгье. За маш их баярлалаа танд. Маш их баярлалаа танд. Тандаа ерөөдийн хийх үсэ. Хамгийн сүүлд нь яг Ахмад дайчдынхаа өмнөөс надад миний үеийн Ахмад дайчид одоо ингээд амьд сэрүүн яриад ингээд байгаа улсуудч цөөхөл байгаа. Нэг 10 хорон дотор багтахгүй байгаа шүү. Я босууд нь бол одоо наслаач гэсэн юм ярьж чадахгүй ухаан санаа нь үдгэрсэн юм сууч байгаа. За эднүүдээ төлөөлөө дайнд орсон Ахмадуудын эрүү үеийн сайн сайхны төлөө амжилт хүсэж дайны ялалтын 75 жилийн ойг огтж эрүүдэн сайхан байгаарай. Монголын ард түмэн их орныхоо төлөө хүн болгон өндөр сэтгэлтэй байгаасаа гэдэг ерөөлийг дэвшүүлье. За маш их баярлалаа танд. Ерөөл отошгүй. Хэдийн настайр гарч одоо энэ жил 99 насыг зоглож буй сайхан буурай манай студид ирсэнд бид туйлын их баяртай. Тэгээ хойч үе болоод түүхийнхаа талаарх мэдээллийг авч явахын зүйтэй. Тиймдээ ч өнөөдөр студидтэй бэлтгэл дэд хурандаа Ахмад дайчин Бат очиргойг урьж энэ ярилцлага бид хүргэсэн юм шиг үзэгчтэй.